Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн үндсэн хуулийн эхийг баригч Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын багш Гавьяат хуульч доктор профессор Бирагийн Чимдийн нэрэмж чагнал гардуулах ёслол өнөөдөр төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд болж өнгөрлөө. Монгол Улсын их хурлын даргын 2014 оны 176 дугаар тоо захирамжаар батлагдсан Чимдийн нэрэмж чагнал олгох тухай журам Монгол Улсын их хурлын даргын 2016 оны 1-р сарын 6-ны өдрийн шагнал олгох тухай тэг нэг тоот захирамжийг үндэслэн Монгол Улсын Гавьяат хуульч хууль зүйн шинжилгээ ухааны доктор профессор Ишийн Дашнямын Монгол Улсын төр эрх зүйн түүх бүтээлд төр нийгмийн зүтгэлтэн үндсэн хуулийн эхийг баригч Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын багш Гавьяат хуульч Бирагийн Чимдийн нэрэмжит 2016 оны Монгол Улсын их хурлын шагналыг хүртээж өргөмжлөл Чимдийн дүрс бүхий медаль мөнгөн урамшуулал олгож байгааг өргөмжлөлд дурджээ. Ийхүү улсын хурлын дарга энх бод Чимдийн нэрэмж чагналыг Монгол Улсын Гавьяат хуульч хууль зүйн шинжилгээ ухааны доктор профессор Дашнямд гардуулан өгч баяр хүргэлээ. Арчилсан шинэ үндсэн хуулийн эхийг баригч Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын багш Гавьяат хуульч Бирагийн Чимдийн нэрэмж чагналыг бий болгож анхны чагналыг улсын хурлын гишүүн Лүмдэж Андсан хүртсэн билээ. Энэхүү чагнал нь судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажлыг хөгжүүлэх, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгүй болгох чиглэлээр гарсан үн цэнтэй томоохон бүтээлүүдийг хөгжүүлэн шагнах зорилготой маа. Бид өнөөдөр Бирагийн Чимдийн нэрэмжит 2 дахь шагналыг Монгол Улсын Гавьяат хуульч Ишийн Дашнямын Монгол Улсын төр эрх зүйн түүх хэмээх 2 бот төр эрх зүйн түүхийн цогц бүтээлд олгож байна. Дашнямгай 1971 оноос өнөөдрийн хүртэл Монгол Улсын их сургуулийн хууль зүйн дээд сургууль, Улаанбаатар эрдэм дээд сургууль 40 гаруй жил ажиллахдаа төр эрх зүйн онол, философи, түүх, үндсэн хууль судлал, үндэсний эрх зүйн судалгаа, шинжилгээний ажилд хүчээ сорж 3000 гаруй эрдэм шинжилгээний бүтээл төөрөө хэвлүүлж 9000 гаруй хүний бакалавр, магистр, докторийн ажлыг удирдах 20 гаруй Гавьяат хуульч 30 гаруй эрдэмтэн докторыг төрүүлсэн Монголын нэртэй эрдэмтэн судлаачдын нэг юм аа. Чимдийн нэрэмжит улсын их хурлын шагнал хүртсэн Монгол Улсын Гавьяат хуульч хууль зүйн шинжилгээ ухааны доктор профессор Дашням энэ үеэр талархлыг үг хэлсэн юм аа. Бирагийн Чимдгай би анхны ботоо гараад гарсны дараагаар аваач үзүүлсэн. Тэгээд үзээс уншиж гэсэн. Тэгээд нэг сар болсон. Дараа нь хүрээд ирсэн отсон. Дараа нь зүгээс энэ одоо 2 дугаар батай хичээлээ гэсэн. Тэгээ 2 дугаар авчаад өгсөн бас уншсан. За одоо болж байна. Мөн санаанд нийлж байна. Тэр дахиад энийг батыг одоо дуусгах шүү. Тэгээд энийг ч амжилуулахын тулд энийг музей болгож амлуураа. Чи одооноос ажиллаарай гэсэн. Заа гэсэн. Тэгээ нас орохын мөнгө аваач өгсөн. Их баярлсан. Тэгээд би таны даалгавар ямар ч гэсэн багшийн хувьд хамтран зүтгэгчийн хувьд би 30 жил энэ амьдралаа зориулсан тантай хамт байлаа шүү багшаа гэж хэлсэн. Багш маш их баярлалаа. За энэ бол миний биш, чинээч биш. Ард түмний хөрөнгө шүү. Ард түмэнд үлдээх юм энэ юм байна. Монголын ард түмний 3000 жилийн одоо төр хаалцаачийн түүхийг энэ одоо юугаараа амжилуулах юм бол шив тэрийн хорвоод заяас нэр төр тэгээд дуусах юм шүү. Чи хичээгээрээ заяагаараа заяа чамайг тавиулах таа хэлсэн шүү. Тэр би энэ олон түмний өмнө бас хэлж баярсан талархснаа илэрхийлэх гэж бодож байна. Монгол Улсын их хурлын дарга энх болдын 2014 оны 176 дугаар захирамжаар судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх парламентод ёс, парламентод судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнцэнтэй томоохон бүтээл туурвсан эрдэмтэн судлаачдыг хөхүүлэн дэмжих зорилгоор төр нийгмийн нэр зүтгэлтэн үндсэн хуулийн эхийг баригч Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын багш Гавьяат хуульч доктор профессор Бирагийн Чимдийн нэрэмж чагнал бий болгосон билээ. Энэхүү шагналыг шилдэг бүтээл туурвсан нэг хүн эсвэл судлаачдын нэг багт жил бүр олгодог бөгөөд уг шагналд эрдэм шинжилгээний байгууллага, ихтэй сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд нэр дэвшүүлдэг юм байна. Шагнал гардуулах ёслолд улсын их хурлын дэд дарга Гончигдорж, цог улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Бакай, аюулгүй байдал гадаад улсын байнгын хорооны дарга Энх баяр, улсын их хурлын гишүүн Лүмдэж Андсан, Одон Туяа, засгийн газрын гишүүн, хууль зүйн сайд Дорилог Жаннар болон албаны бусад хүмүүс оролцлоо.